ерөнхийдөө бид нэр дайны төгсгөлөө ойртсон байх магадaltaй. Одоо энэ уулзалт дээр ямар нэгэн ахиц үр дүн гарахгүй юм бол Оросууд угаасаа төвчээр нь дуусч байгаа. Тийм учраас Украинд одоо шууд дайн зарлаад тэгээд дайн зарласан өдөр сонирхолтой Зеленскигийн амьдралын хамгийн сүүлийн өдөр болох нь баг баталгаатай байна. Сайхан Вашингтон явсан Украиныг төлөөлөгч нарт нэг томоохон төлөвлөгөө байсан гэсэн. Яаж Дональд Трампыг найрж, мөнгө, зэвсэг, дэмжлэгээ авах вэ? За тэгээ энийг хэн сүрүүлсэн бэ? Зогсоосон бэ гэх юм бол мэдээж Владимир Путин. Яаж тэгсэн бэ гэх юм бол Дональд Трамптай ярьсан. За муу мэдээлэл ингэ зогсож гинөө. Үгүй. Англи улсын Их Британий цэргийн хамгийн өндөр алтан тушаалтай Field Marshal одоо генералаас бүр дээгүр төвшний одоо цэргийн албан хүн гэсэн үг. Lord Richards юу ярьж байна гэх юм бол тэ Ukraine cannot win against Russia once top British Army chief Их Британий хамгийн том цэргийн албаныхан одоо энэ Украинчууд Оросыг барахгүй. За тэгээд эднэрт ерөөхдөө худлаа мөрөөдөл өгсөн дэмий тэ Ukraine has been given false hope ерөөхдөө худлаа итгэл найдвар өгж байгаа гинэ. За тэгээд ер нь бол Оросыг барахгүй юу хэрэгтэй юм бэ гэх юм бол NATO has to join forces. Ерөөхдөө НАТО-гийнхэн хамт байлдах ёстой. Зүгээр ингээд санхүүжилт зэвсэг юу өгөх нь ерөөхдөө хангалтгүй. За муу мэдээлэл ингээд зогсож байна уу? Ингээд болцсон. Үгүй. General Zyrski одоо Украины цэргийн албаны удирдах байгаа хүн. Покровск ерөөхдөө алтаж байгаа. За Купянск бүтнээр нь саяхан алтсан өнгөрсөн 7 хоног. За одоо удахгүй Краматорск, Северск эх 7 хоногт Оросууд дайрж эхэлж байгаа. За Покровскийг алдна гэдэг чинь ер нь бол Луханскийг тэр чигтээ алдаж байгаа гэсэн үг. За одоо Покровскийн хотын төвд ерөөхдөө цэргүүд хоорно байлдаж байгаа. За Оросын хэвлэл мэдээлэл үнэн юм уу? Та дөрөв дүгнэлтээ гарга. Юу хэлж байна гэх юм бол тэ өнгөрсөн 7 хоног Украины талд 4200 цэрэг алдсан. Нас барсан, гэмтсэн, бэртсэн. За 4 танк, 35 их буу, 107 ерөөдөө цүмийн зэвсгийн агуулга тэгээд ер нь бол 700 одоо машин тээврийн хэрэгсэл гэх мэтч. За ингээд муу мэдээд нь дуусаагүй. Яг гэх юм бол би өмнө хэлжсэн тийм та мэдээлэл хүргэжсэн юу юм бэ гэх юм бол цахилгаан эрчим хүч, газ, нефтний дэд бүтцийг Оросууд одоо бөмбөгдөж эхэлж байгаа. Хэдүүлээ одоо Монголдо бас юу мэдэрсэн байгаа юм бэ гэх юм бол хүтэрч байна. Цас орж ийн. Тэ мөцтэй болж эхэлж байгаа. Тэгээ өдөрж байгаа. Тэгээд харамсалтай юм бэ гэх юм бол Украинд одоо газны агуулга дөнгөж өвөл эхэлж байгаа хэрнээ бараг хоосон шахуу гэж. 18 оноос хойш Facebook page 20 оноос эхлүүлээд Instagram, 22 оноос эхлээд YouTube page хөгжүүлсэн. За энэ 3 пэйжийг ингээд дагагчийн тоо нэмчих юм бол одоо бараг 500-600 мянган дагагчтай. Санхүүгийн зах зээл дээр одоо номер 1 контент бүтээгч болсон. Энүүгээр дамжуулаад ямар гавьяа бий болж байгаа юм бэ гэх юм бол ном зарагдаж байгаа, сургалт зарагдаж байгаа, автоматын харилцагч маш сайнаар өсөж байгаа. За тэгээ та ч гэсэн өөрөө жижиг бизнестэй, дунд зэргийн бизнестэй тэгээ борлуулалтаа дэмжмээр байгаа юм бол миний бүх бичих борлуулалтын чадвар шингэсэн Power намайг сонирхоор. Hydroxy.com дээр захиалж болно. Дэлгэрэнгүй мэдээлэл бас тэндээс. Тепер про газ. Дивіться. За газын тухай ярьчих. Биднэрт газны асуудал байгаа. Що Нафтогаз 10 років заводили в дуже глуху патову ситуацію. За тэгээ юунаас болж байгаа юм бэ гэх юм бол өнгөрсөн 10 жилийн хугацаанд ер нь бол тэгээ энэ газ, нефтний асуудлыг шийдэл ерөөсөө байхгүй. За тэгээд энээсээ болж мэдээж тэр дайн майн болоод одоо Оросууд угаасаа Украин руу газ нийлүүлэхэ болцсон, транзит бас явахгүй байгаа. Нэмээд дэд бүтцийг ингээд дэлбэлж байгаа. Коли яку ми побачили навесні, це немає газу в сховищах і немає агуулгууд дотор газ байхгүй. Грошей, є одні борги. Мөнгө алга. І тому, на жаль, в цій ситуації я можу сказати, чим це спричинено? Бездарним управлінням акціонерам, тобто урядами, що Гройсмана до... За, тэгээ энэ буруу, хиний буруу юм бэ гэх юм бол хувь эзэмшигч нар. За, тэгээ энэ компаниудын хувь эзэмшигч нар хин бэ гэх юм бол ганцхан хувь эзэмшигчтэй.
юу юм бэ гэх юм бол төрийн өмчит компани байгаа учраас за тэгээ засгийн газрын алдаа гэсэн үг. Що після того урядами СУ, вони ж акціонери, вони там призначали Коболєва, Вітренка, Чернишова, вони однаково бездарні керівники, які довели до Цугундера цей Нафтогаз. За нэмээд Оросоо алдсаж байгаа дэд бүтцээ алдаж байгаа нэмээд та би нэг зөндөө ярьж ирсэн та зөв Google дээр үзээрэй заяа most corrupt country in Europe одоо Европын хамгийн авилгад идэгдсэн улс аль нь бэ гэх юм бол тий юу гарч ирэх юм бэ гэх юм бол мэдээж Украин. За хэдүүлээ дөнгөж сая юу амссан бэ гэх юм бол манай Монгол улсад дахиад ерөнхий сайд нь огцорсон яагаад вэ гэх юм бол нүүрс гих мэтчлэн тий янз бүрийн мөнгө хийдсэн гэмт хэрэгтэй холбоотой Монгол Украинтай харьцуулах юм бол бид нар юу ч биш ээ. Бид нар ерөнхийдөө яг эсэмдэр гурилдаж байгаа. За манай Монгол улсын төрийн өмч компани дотор бас мөнгө иддэг хүмүүс хар мянгаараа байгаа. Гэхдээ энэ Украины төрийн өмч компаниг удирж байгаа хүмүүс бүр next level. За энэ хүн юу хэлж байна гэх юм бол тэ энэ төрийн өмч компанины захирлууд, удирдлагууд дайн нэмээд тэдний одоо бүтлгүүд биднэрт ямар зовлон авчиж байгаа юм бэ гэх юм бол өвөлдөө бид нар бэлэн бишээ газны агуул хоосон. Тепер ми мусимо скидатися грошима, шукати, просити, клянчити 3 мільярди доларів на За одоо биднэрт юу хэрэгтэй юм бэ гэх юм бол 3 тэрбум доллар хэрэгтэй. Тэр 3 тэрбум доллар дахиад энэ авилга ялцарсан тий гэмт хэрэгтэн төрийн өмч компани удирдлагуудад нэмээд өгөн гинэ. імпорт оцих 5,4 мільярдів кубів газу. 5.4 куб метр куб газ. Уряд же зараз мөнгө нь байхгүй. Тэгээд нөө менежерүүд нь ингээ мөнгө иддэг. Тэгээ агуулгууд нь ингээ дэлбэрч байгаа. Тээвэр дэд бүтсэн бас аюулт одоо учирч байгаа. Удахгүй төмөр зам автозамыг бас бөмбөгтөө дуусгаж байна. Розуміє, що в нас баланс газу дефіцитним буде. Ну туди на січень-лютий. За тэгээд 1-2 сарын хооронд юу үүсэх юм бэ гэх юм бол газны хомсдол үүснэ. За газны хомсдол үүснэ гэдэг чинь одоо ард түмэнд гэрээ халааж чадахгүй юм гэсэн үг. За тэгээ энүүгээрээ дамжуулаа өвчин гих мэтчлэн. За тэгээд ер нь бол ард иргэдийн тэр халаалтыг ерөөхдөө хязгаарлал чинь яагаад гэх юм бол тэр аж ахуйн нэгчүүд зэвсгийн үйлдвэрлэх компани тэд нар ингээ халаалтанд тэднэрт хэрэгтэй байхгүй. Ну а зараз то немає дефіциту. Олексій Юрійович, зараз давайте хоч трошки цього тепла дамо. Почекайте, ну дефіцит це означає, що він може він дефіцит цей в січні при мінус 15-20 чи в лютому, розумієте? За тэгээд нэг сард хасах 10 хасах 20 градус хүүтэн болно. А тухайн үед бид нар газгүй суух юм байна І на шүү. той момент ніякий імпорт не вистачить, якщо сховища будуть розпустошені, більше б'ють по видобутку. За тэгээд тэр нефтийг муу газыг оруулаад ирлээ л дээ. Мөнгө гуйсараад авчирлаа. Хадгалах дэд бүтц байхгүй, тээвэрлэх дэд бүтц байхгүй. А тэгээ генератор ч гэсэн байхгүй. Одоо тэр газыг шатаах дэд бүтц бас байхгүй болцсон байна. А генерація буде до того моменту, Олексій Юрійович? Яка? Теплова чи Ну, електрична? якщо рознесуть ТЕЦ до січня, то цей газ, він що є, що його немає, нам різниці. Якщо рознесуть ТЕЦ до січня, то генерації не буде. Якщо не рознесуть ТЕЦ, а її не рознесуть, то вона буде працювати. Зараз вона працює в теплофікаційному режимі, тобто тільки тепло дає, електрику не генерує. Обидві київські ТЕЦ. Саша знає добре, що це таке. Тому повертаю. За тэгээд атомын цэглэн станц бас асуулт орсон байгаа. Дулааны цэглэн станц бас асуулт орсон байгаа. Тэр нүүрсний уурхаанууд, нүүрсэн цэглэн станц, дулааны станцууд Оросууд бас бөмбөгдөө дуусгаж байгаа. Дүнгэж өнөөдөр Днепропетровск район юу болсон бэ гэх юм бол томоохон далт нүүрсний уурхайг бөмбөгдөө дуусгацсан. А нэмээд Днепропетровск тэр районы нүүрсний цэглэн станцыг бас дүнгэж саяхан байхгүй болгосон. За тэгээд нэмээд ерөөхдөө сонирхолтой мэдээлэлүүд гарч ийн. Зеленский Трамптай уулзж явах үе. За Trump urged Zelensky to accept Putin's terms or be destroyed by Russia. Трамп ерөөхдөө Зеленскийг жоохон шахсан гэж байна. Путиний саналыг хүлээж авахгүй юм бол Оросууд Путин чамайг устгахна. You destroyed. Та тэг будаа болгоно гэсэн юм. За нэмээд Стив Виткоф Трампын найз Илч
элчин сайд яг биш ээ. Гэхдээ нөгөө томоохон чуулга уулзалтуудыг төрүүлээ явуулдаг хүн. Стив Witkoff юу хийсэн бэ гэх юм бол Украины делегацийг тий Донецк, Луханскийг зүгээр болцохоо буцаагаад өгчхөө. Тэ нөгөө маргаантай 2 район. За тэр угаасаа дийлэх хүмүүс нь Орос, ихэвч хүмүүс нь Оросоор ярьдаг, угаасаа Москвад ойрхон, угаасаа өмнө нь Оросын хэсэг байсан. Тэрийг зүгээр болцохоо, өгчхөө. За тэгээд ерөнхийдөө Зеленскигийн хариу шууд нэг өдрийн дараа одоо Вашингтоноос буцаагаад гэртээ хараад шууд контент хийж эхэлж байгаа. За тэгээд Зеленский юу хэлснийг хадуулаа сонсцгоё. Майже щодня зараз в комунікації з лідерами для того, щоб була наша спільна позиція всіх в Європі щодо тиску на Росію. Правда. За Европын өдөртөгч нь ярьж байгаа бид нар ингээд нэгдсэн ойлголттой байр сууритай болох ёстой дараадаа тэгээ Оросуудад дарамт үзүүлэх ёстой, шахах ёстой. Тиску. Ми нічого не будемо дарувати агресору. Бид нар тэр агрессорт юу ч өгөхгүй. Оросуудад метр квадрат нутаг өгөхгүй. Нічого їм Юу ч мартахгүй. Тэдний хийсэн бүх юмыг бид нар санаж явна. не забудемо. Ми чітко бачимо, що ця Росія є довготривалою загрозою. За тэгээд Оросууд угаасаа биднэрт тий урт хугацааны аюулх учруулах магадaltaй тал. Тэм учраас эднэртээ эвлэрнэ гэсэн юм байх. Отже, нам в Європі потрібна довготривала співпраця та реальні результати і в короткій перспективі. І більш За тэгээд биднэрт юу хэрэгтэй юм бэ гэх юм бол тий богино хугацаанд амжилтууд хэрэгтэй, үр дүн гарах хэрэгтэй. далекоглядно, щоб люди могли жити. Тэгээд урт хугацааны доктортой шийдэл хэрэгтэй гэж байгаа. За ер нь бол ойлгомжтой өнгөрсөн 2-3 хоногийн хугацаанд хэдүүлээ юу сонссон бэ гэх юм бол тий хамгийн гол нь Gilbert Doctoroff-ийн Glenn-Decent хийсэн подкаст бол ойлгомжтой. Энэ Зеленский байж лах юм бол ямар нэг хэлцэл ерөөсөө бий болохгүй. Яагаад гэх юм бол энэ хүн их тайвныг яг гэсэн юм дээр хүлээн зөвшөөрч чадахгүй юм байгаа. Тэ хэдэн област өгчих юм бол цаана байгаа Зеленскийн цаана байгаа хүмүүс мань хүнийг алч магадгүй. Тийм учраас энэ дайныг өргөжлүүлэх сонирхолтой байгаа. За тэгээд та бүгдээрээ мэдж байгаа хамгийн ашигтай салбар юу юм бэ гэх юм бол дайны салбар. Тэ одоо Украинд цөөхөн хэдэн хүмүүс бүр амар баяжж байгаа. За нэмээд Трамп амралтаасаа буцаагаад ажилдаа орцсон. Тэгээд Fox News-д ярилцлага хийсэн. Юуны тухай юм бэ гэх юм бол Tomahawk poaching-ийн талаар. You know, we can't give all of our weapons to Ukraine. Бид нэр хамаг зэвсгээ Украинд өгж болохгүй штэ. We just can't do that. Бид нэр чадахгүй. And I've been very good to President Zelensky and to Ukraine, but we can't give, you know. За би тэгээд Зеленский Украин зөндөө тусалсан штэ. Ерөнхийдөө айл болох туслах гэж үзсэн. If we're going to be short, I don't want to do that. I can't jeopardize the United States. За тэгээд өөрийнхөө улсынхаа аюулгүй байдал тий хамгаалтыг би ингээд зүгээр хайж болохгүй тийм учраас энэ зэвсгийг өгч болохгүй. Айгу тодорхой хариулт өгчлөө. You know, we can't give all of our weapons to Ukraine. We just За тэгээд European leaders push for Ukraine peace plan after disappointing Washington meetings. Яа, энэ Европчууд угаасаа ямар ч хэрэггүй. Тэ Израиль болсон Sharm el-Sheikh чуулган дээр хэдүүлээ харсан. Friedrich Merz хаан сууж исэн бэ гэх юм бол хамгийн хойдол игнээд хин доромжлуулаад дийслүүлсэн бэ гэх юм бол Keir Starmer. Тэгээд энэ Европчууд одоо юу ихээр байна гэх юм бол энэ Унгарт болгож байгаа инх тайвны чуулган тэ Donald Trump, Vladimir Putin, Viktor Orbán-ы улсалтыг ерөөхдөө фейлдүүлэх гэж үзэж байгаа. Эдгээр бүгдээрээ сандарсан байгаа. Тэгтээ сонирхолтой бас нэг мэдээлэл тэ Зеленский өнөөдөр таад харж байгаа бол Октобер 10 сарын 20-нд тэ we are close to a possible end to the war Зеленский гэнэ. Ерөөхдөө бид нэр дайны төгсгөлөө ойртсон байх магадaltaй. Ойртсон байх магадлал бол маш өндөр. Миний таамаг өөрөө юу юм бэ гэх юм бол одоо энэ уулзалт дээр ямар нэг ахиц үр дүн гарахгүй юм бол Оросууд угаасаа төвчээр нь дуусч байгаа. Тэгээд зүгээр ингээд яриалах юм байна. Тэгээд Европынхан, Украиныхан шаарддаг юм шаардах юм бол одоо галт зогсоох 30 хоногийн 60 хоногийн хугацаа өг
тэр хугацаанд шин цэрэг НАТО-гийн цэрэг орж ирнэ, шин зэвсэг нийлүүлнэ. Тиймэрхүү юм шаардал байх юм бол Оросууд угаасаа за окей. Та ярих юм угаасаа байхгүй юм байна. Тэгээд манай газ нефтний дэд бүтцлөө та нар алдах юм байна. Тийм зэвсгийн үйлдвэрлэл нь ингээд явж байгаа юм байна. Европчууд манай мөнгө төв банкны мөнгийг ингээ хулгай хийцэн байна. Өсөө хулгай хийх гэж байгаа юм байна. Тийм учраас Украинд одоо шууд дайн зарлаад тэгээд дайн зарласан өдөр сонирхолтой тийм ээ. Дайн зарлах өдөр Зеленскигийн амьдралын хамгийн сүүлийн өдөр болох нь баг баталгаатай байна. Тэгээд харцгаая удахгүй энэ 10 сарын 31-нд Будапештад уулзсан гэж ах шиг байна. Тэгээд тухайн үед юу болох юм бэ гэдүүл харцгаая.